Дүүрэг үзэгчтэй Монгол малчтын төвдлээс малчинтлээзийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаарыг хэлж байна. Манай энэ удаагийн дугаар Цахиур төмөр компани хүний хэмж даваа цэрэг өргөдөө оролцож байна. Энэ өдрийн мэдээг хүргэе. Энэ өдрийн мэдээг. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр цэвэршилт гэдэг сэдвийн хүрээнд ярилцах болно. Цэвэршилт гэж юу юм бэ? Ер нь эмэгтэйчүүдийн цэвэршилтээр хэдэн насныхан өвчлөлт юм бол? За ер нь бол цэвэршилт бол эмэгтэй хүний амьдралын чухал нэг хэсэг байдаг. За Монгол эмэгтэйчүүд бол дунджаар нэг 49 наснаа бол цэвэршиж байна гэсэн статистик тааврууд бол гарсан байдаг. За цэвэршилт бол өөрөө физиологийн үйл явц. За энэ бол гэхдээ зарим тохиолдолд нөгөө шинж тэмдэгний илүү хурцтай тухайн хүний амьдралд нь ажилд нь нөлөөлөхүйц тийм хүнд хэлбэрийн зөврүүд бол илэрдэг. За энэ тохиолдолд бол цэвэршилтийн үед бол заавал эмчилгээ бол шаардлагатай байна. За ихэнх хүмүүсийн хувьд бол цэвэршилтийн үед хамгийн түгээмэл илэрдэг зөвөр бол нүүр ам, хал ойргох, гинт сэтгэл санаа тавуудах, хөлс ялгарах. За тэгчээснээ шөндөө ялангуяа илүүтэй хөлрөхтэй. За дээрэс нь нэмээд сарын тэмдэг маань үзэгдэхэй байлгах. За тэгээд нэмээд ясаар ингэнж өгдөх, үеэр өгдөх, зүрх дэлсэх, артерийн даалт маань ихсэх гэд маш олон зүйл ийм зөвөрөд бол илэрдэг байна. Тэгэхээр хэдэн насныхан маань ер нь энэ цэвэршилт өртөөд байна тийм ээ. Сүүлийн жилүүдэд бас жоохон нас залуу болоод ах шиг байна л та тийм ээ. За цэвэршилт ер нь бол цэвэршилт гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлох юм бол эмэгтэй хүний өндөвчний үйл ажиллагаа бүрэн гүйцэд зогсох энэ үйл явцыг бол цэвэршилт гэж хэлж болно. За тэгэнгүүт өндөвчнөөс өөрөөс нь ялгардаг байсан эстрогон, прогестерон гэдэг энэ дааврууд байдаг. Тэгэхээр энэ дааврууд маань ялгархгүй баснаас болоод цэвэршилтийн заврууд ерөнхийдөө илрээд байгаа юм. За үүнээс гадна сүүлийн жилүүд яхаарахгүй бол нэг 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд ялангуяа сарын тэмдэгний үзэгдэхүйн байлгах, ховордох, за заримдаа бүр 3-4 сараар сарын тэмдэг маань зогссон байжснаа гинт дахиад 1-2 сар ирээд дахиад алга болох гэх мэт сарын тэмдэг багаар хомсцоор байгаад тэгээд эрс цэвэрших тохиолдол бас зөөнгөө байдаг. Тэгээд эрс цэвэршилтэнд бол нийлүүлэх зүйлүүд байдаг л да. Үүнд бол хамгийн түрүүнд жишээлбэл архаг стресс байна те. Ямар нэгэн дарамт шахалтууд бас нөлөөлдөг. За сэтгэл зүйн байдлууд бас нөлөөлдөг байгаа. За тэгээд нөгөө гинт хүчтэй стрессүүд авах те. Хайртай дотны хүмүүсээ гинт алдах ч юм уу. Ийм тохиолдлууд дээр бас гинт нөгөө өнчин тархины үйл ажиллагааны өөрчлөлт орсны улмаас болоод өндөвчний үйл ажиллагаа зогсоод тэгээд эрс цэвэрших тохиолдлууд бас байдаг. За мөн олон удаа үр хөндүүлж исэн хүмүүс ялангуяа бас эрс цэвэрших хандлагатай байдаг. Цэвэршилтийг удаашруулах боломж байд юм болов тийм ээ. За ер нь бол тухайн хүнд маань цэвэршилтийн зөврүүд илэрж байгаа хамгийн түрүүнд нүүр ам халуун ойргол тийм гівгэнтэн уус гэж халуун ойргох. За зарим хүмүүсийн хувьд бол зөвхөн нүүр халуун ойргохгүйгээр гарын алга, хөлийн улууд гинт халах тийм зөврүүд бас их илрээд байдаг. За зарим хүмүүс дээр болохоор нөгөө маш их хөлрөөд байдаг. Зарим хүмүүс дээр болохоор артерийн даалт нь хит өндөр болоод зүрхэн садлаад ингээд зөврүүд илрээд байгаа. Тэгэхээр ийм тохиолдлууд дээр болохоор манай ард иргэд за би цэвэршиж байгаа юм байна гэдэг ерөнхийдөө мэдчихдэг. Мэдэнгүүтээ ам дамжсан эмчилгээнүүд хийж эхэлдэг л дээ. Зарим хүмүүс нь за жирэмсээс хамгаалах юм бол уучаар цэвэршилтийг нь хойшлогдчихдаг гэсэн гэж бие биедээ хэлээд тэгээд тухайн хүн маань бол шууд дааврын юмнуудыг өөрөө дур мэдэж авч хэрэглэх тохиолдлууд байдаг. Гэтэл дааврын юмнууд ч өөрөө маш бага тунтай мөртлөө цаанаас гаш нөлөөнүүд илрүүлж идэг учраас эхлээд тухайн хүнд маань үнэхээр цэвэршилтийн зөврүүд илэрж байгаа тийм. Тэгээд цэвэршилтийн үед удаашруулах тийм хүсэлтэй хүмүүс бол хамгийн түрүүнд эхлээд эмэгтэйчүүдийн эмчнэр очих хэрэгтэй. За тэгээд тухайн эмэгтэйчүүдийн эмч маань бол нөгөө хүнийхээ дааврын шинжилгээ хийгээд за энэ яг өндөвчний үйл ажиллагааны өөрийнх нь хямрал байна да эстрогон, прогестерон дааврын дутагдлаас болж энэ эрс цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрсэн байна гэж хэлж байна. Зарим хүмүүс дээр болохоор энэ чинь нөгөө өнчин тарих, гипоталамус гэдэг тархинуудаас чинь дааврууд ялгараад гинжиг хэлхийгээр бие биенээ сэдээгээд тэгжээж энэ сарын тэмдэг ирдэг шүү дээ. Тэгэхээр аль нэг өөр төвшөндөө бүр өнчин тархиндаа ч юм өөрчлөлтүүд гарсан, тархины янз бүрийн хавдрын их усрууд үүссэн тийм тохиолдлууд дээр бас айгүй маш их залуу наснаас ингээд эрс цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр бол таагаад харны эсрэг нөгөө жирэмсээс хамгаалах юм давхар ууж байгаа юм бол бүрийн эсрэгээр гаш нөлөөнүүд илрээд тухайн далд нуугдмал байсан өвчнийг улам цааш нь дамжуулахаас ийм аюултай байдаг. Ийм учраас яг цэвэршилтийн үед бол зөвөр илэрсэн л бол эхлээд эмчдэр оч за үнэхээр яг цэвэршилт гэдэг нь батлагдсан. За тэгээд үнэхээр өөрөө 45-аас дээш насны эмэгтэй байгаад сарын тэмдэг маань өөрөө багасаад ирж байгаа ийм үед бол цэвэршилтийг удаашруулдаг. Хамгийн гол зүйл бол амьдралын юм аяг гэдэг. Амьдралын юм аягаар яаж
одоо энийг багасгах уу тийм. Ер нь бол 45-аас дээш настай болж байгаа эмэгтэй хүнд бол нэгдүгээр одоо баримтлах 8 ер нь зарчим гэж байдаг л да. За нэгдүгээр нь тухайн хүн бол сэтгэл санаа нь сайхан тайван байх хэрэгтэй. Хэдий их одоо сэтгэл санаа тайван, стрессгүй байна. Тэр хэмжээгээр угаасаа эсүүд маань эрүүл байх боломжийг бүрддэг. Ингэснээр арай удаашрдаг. За хоёрдугаарт нь болохоор одоо энэ өндөвчнөөс ялгардаг эстрогон, прогестерон даавартай төстэй үлд үзүүлдэг ийм хоол хүнсүүдийг төлхөөрүүлж болно. Үүнд одоо шар буурцаг, за тэгэл юунууд 10 ангуурлууд, за тэгээд эслэхээр агуулсан хоол хүнсүүд, за тэгээд одоо хэрээний нүд гэж ярьдаг юунуудыг аспарагусуудыг бас хоол хүнсэндээ нэмж хэрэглэх гэдэг ингээд өндөвчийг дэмждэг хоол хүнсүүдийг төлхөө өдөр тутамд бас хоолны хэрэглэх хэрэгтэй. За гуравдугаарт нь бол 45-аас дээш насны эмэгтэйчүүд илэрдэг нэг зөвөр бол өтгөний өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ер нь бол өтрээ илүү хуурай шантгаалждаг, чийшл нь өөрөө буураад ирдэг. Тийм учраас одоо өтрээг чийшүүлэх үйлчлэгээтэй гээлнүүдийг ерөнхийдөө авч ирүүлж болно. За жишээлбэл энэ хямлагийн вегелийг аваад өтрэнд бас хэрэглэж болно. Тэгэхгүй бол ер нь 45-аас дээшээ нэг 50 нас гараад ирэхээр өтрээ ураашаа захтнаад ирдэг. Тэгээд эмчид үзүүлэхээр эрүүл байна гэдэг. Яг цаанаа бол яг бас зөрчлийн шалтгаантай өтрээний ураашилтууд бас үүссэн юм тохиолдол. Тэн дээр бол одоо жишээлбэл энэ хямлагийн вегелийг 14 хоногийн турш хэрэглэж болно. За үүнээс гадна яг шууд даавын юм авч уухгүйгээр хамгийн ихний ээлжинд одоо эмийн ургамлын хандуудыг аваад хэрэглэж байна. За үүнд бол хямлагийн менсан нэм их сайн таардаг. За менсан нэм дотор бол яг цэвэршилтийг удаашруулах үйлчилгээтэй, тий өндөвчний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй эмийн ургамлууд их өндөр тунгаар агуулдаг учраас өндөвчний үйл ажиллагааг өөрийг нь дэмжиж өгнө. Ингээд ирэхээр аянда хэрвээ өндөвчний өндгийсийн нөөц байх юм бол тий тэр маань боловсроод сарын нэмдэг болоод зарим эмэгтэйчүүдэд одоо сарын нэмдэнд хүртэл ирдэг ийм ач холбогдолтой. Харин өндөвчөнд байгаа өндгийсийн нөөц дууссан байгаа үед менсан ч юм уу тий өөр бусад ийм цэвэршилтийг эсрэг үйлчлэгээтэй эмийн бэлтгэлүүдийг уугаад одоо сарын нэмдэг бол ирэхгүй л тий. Гэхдээ өндөвчийг нь тодорхой хэмжээгээр дэмжиж өгч байгаа учраас нөгөө цэвэршилтийн үед илэрж байгаа нүүр ам халуун орох сэтгэл санаа тавуулах гэх мэт артерийн даалт ихсэх гэх мэт ийм зоврууд бол аяндаа энэ менсан нэмдэ дарагдаад тэгээд цэвэршилт маань арай жоохон хойшлно. Тэгээд менсаныг октуугаагүй байсан үеэсээ бодвол нэг ядаж 2-оос 3 жилээр хойшоо татагдаад илүү нөгөө залуулаг байх бас боломжоо аваа явдаг ба. За тэгээд 5 дугаарт нь бол 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн бас нэг заавал хянаа явж явах зүйл бол ясны сэргийлэлт. Ер нь бол нөгөө эстрогон даавар өндөвчнөөс ялгардаг гэсэн эстрогон даавар маань өөрөө одоо цусндах холестеринийг бууруулах, цусыг шингэн байлгах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна яг ясны идэд ясны одоо хэвийн одоо өөрөө нөхөн сэргийлэх тэр үйл явцанд нь оролцдог яс сэргийлэлтэй сэргийлэх үйлчлэг үзүүлж идэг байхгүй. Тэгэхээр нас ахих тусмаа одоо яс өөрийгөө бэхжүүлэх тэр үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Инээс болоод ясны сэргийлэлт үүсдэг. Тэгэхээр 45-аас дээш настай бас эмэгтэй хүн бол ядаж 3 жилдээ нэг удаа нөгөө денситометр гэдэг ясны сэргийлэлтийг хэмждэг тийм аппарат байдаг. Тэнд очиж үзүүлээд өөрийнхөө ясны сэргийлэлт хэр явж байгааг мэдээд яг тохирох тунгаар одоо кальциум бэлтгэлүүдийг хэрэглэнэ. БГЛ маань одоо өтрээний ойр орчмыг одоо чиглэг тат орчныг бүрдүүлнэ гэж юм уу, өрөвслийн эсрэг гэдэг гэж юм тийм ээ. Энийг одоо яаж хэрэглэх юм? Менсан эмийг бас хэрхэн яаж хэрэглэх юм тийм ээ? За менсан нэмдэр болохоор ер нь яг цэвэршилтэд удаашрах болгож байгаа тий. За мөн одоо цэвэршилтийн үед илэрдэг шинж тэмдгүүд нь тод илэрсэн байгаа. Эсвэл яг цэвэршээд дууссан тий. Өнөөдөр цэвэршилтийн шинж тэмдгүүд маань арилсан нэг 55-аас дээш настай болсон байгаа. Ийм хүмүүс ч гэсэн бас менсан нэмийг бол хэрэглэхийг зөвлөдөг. За менсан нэмийг бол нэгээр өдөрт 2 удаа өглөө орой хоолны дараа ууж хэрэглэнэ. За тэгээд ихэнх үедээ болохоор тухайн хүмүүс маань ер нь бол нүүр ам халуун өргөд байгаа энэ сэтгэл санаа тавгүй болоод байгаа шүнэгдөө хөлрөөд байгаа энэ зөвөрөдөө арилгах зорилгоор бол эхлээд нэгээр өдөрт 2 удаа ууж үзнэ 7 хоног ажиглана. Өөрөө чинь зөвөр дарагдахгүй байгаа гэвэл дахиад жоохон тонгийн нэмнэ. Энэ бол өөрөө эмийн ургамлын бэлтгэл хорвоо зүйл юм байхгүй. Гэхдээ тухайн хүний цусндах дааврын дутагдлаас хамаарч зөвөр маань их илрээд байгаа байхгүй. Тэгэхээр тухайн зөвөрийг намдах хэмжээнд нь хүртэл тунгаар өндөр тунгаар ууж иж тэр маань айжимдаа нэг зөвөр маань багасдаг гэдэг аюу сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгээр өдөрт 2 удаа 7 хоног ингээ ажиглахад таны нүүр ам халуун орж байгаа, артерийн даалт ихсээд байгаа, зүрхт ихсээд байгаа энэ зөвөрөд арилжчихвэл энэ тунг яг тань таарч гэнэ гэсэн. Тэгэхээр энэ тунгаараа бүр удаан 12 сар хүртэл хугацаа ууж болно. Зарим хүмүүсийн хувьд нэгээр өглөө оройд ингээ уусан ч гэсэн зөвөр нь ингээ арилахгүй байна гэсэн хүмүүс бас байдаг. Тэр хүмүүсийн хувьд бол
нөгөө цусны дах дааврын түвшин маань нэлээд буурсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань 7 хоног угаад дарагдахгүй бол тунгаа нэмэх хэрэгтэй. Өглөө 2 ширхэг, орой 2 ширхэг ахаад 7 хоног анзаарна. Тэгээ ихэнх заа нэг эмэгтэйчүүдийн нэг 60-аас 70% нь баг энэ тундаа бол энэ зовирнд нандаад ирдэг. Тэгэхээр энэ зовироо одоо зовирн арилж байгаа тэр тунгаа 3 сарын турш яг байрна. 2 ширхгээр өдөрт 2 удаа яг 3 сар барьж агаад аажимдаа тунгаа бууруулаад нэгээр өдөрт 2 удаа гэдэг тунгаар үргэлжлүүлээд жил хүртэл хугацаанаас ууж хэрэглэдэг. Ингэж одоо цусны дах эстроген даавартай төстэй үйлдэл үзүүлэх замаар өндөгчөө дэмжиж байгаа шүү. Одоо энэ тэгэхээр А хэлбэрийн биш үлээ тийм ээ. Ийм соролттой ардалтай. Тэгэхээр энийг одоо яг яаж хэрэглэнэ гэсэн үг үү? За тэгэхээр юугаа вегелийг ингээд зарлаад үзэх юм бол ийм хоёр юм гарч ирнэ. Энэ аппликац нь за энэ вегел нь. Тэгээд дийлээ болохоор ингээд тагийн аваад зарлаад аппликатор нь ингээд хушуун дээр ингээд ирзуутай байгаа. Сайн харах юм бол ирзуу. Тэгэхээр энэ маань бас ингээд яг оош энэ урталтай ирзуутайгаас тэгэхээр энэ хоёр ирзуугаар ингээд хооронд ингээд холбогддог. Ингээд хоорондоо холбогдчиход гэтээ энэ ардлын аппликаторын шахагч нь ингээд өөрөөр сул ингээд гүйждэг. Хүмүүс нөгөө вакуум бах гэж бодоод байдаг юм л да. Тэгээ энэ бол вакуум ш. За ингэнгүүтээ 2 г гэдэг энэ тоон дээр энэ аппликаторынхаа энэ ингээд юугаа авчиад ингээд тавьчихна. Өгчихнэ. За ингэснийхаа дараа болохоор вегелийнхаа яг араас ингээд шүдний оо шахаж байгаа юм шиг ингээд шахаад тэгээ ингээд 2 г хүртэл ингээд шахаад энэ хэсгээ дүүргэчихнэ. Тэгэнгүүтээ салгаад тэгээд одоо ингээд өтрээлөг айлтлахаар гүн хийгээд тэгээ өндөлгөгчийн ингээ араас нь түлхээд ингээд өтрээлөг болвол гилээ хийчихнэ. За гилээ хийж дуусныхаа дараа энэ аппликатор халуун бүлээ усаар угаагаад тэгээд харанхуй сэрэн газар ихтэй хатгалдаг байна. Тэгээ өдөр болгон энийг аваад зэвэрлээл хэрэглээд байх боломжтой байдаг гэдэг юм даавалтай. Тийм хүмүүс аягүй яг энэ дээр аягүй их асуудал яг ингэж хэрэглэх хэрэгтэй гэдэг шүү. Уг нь бол хэрэглэхэд маш их Эдгээр юмнуудыг тийм ээ энэ одоо бигэл минесон юмнуудыг ер нь эмчийн заавал авах хэрэгтэй, эмчийн бичгээр авах хэрэгтэй тийм ээ. За минесон бигэл юмнууд бол өөрөө цэвэр эмийн ургамлын алхтай хорвоо зүйлийн эмийн ангилалд ордог. Тэгээд дээрэс нь жаргуу юм байхгүй. Эмч учраас одоо та өөртөө орхон аль жимийн сангаас ороод аваад хэрэглэж болон дур мэдээ хэрэглэхэд ямар нэгэн гаш нөлөө, сөрөг нөлөө бол одоогоор бол мэдээлэгдээгүй байгаа. За тэгээд минесоны одоо бүтээснээс хойш 60-70 жил болж байна. Тэгэхээр энэ 60-70 жилийн хугацаанд бол клиникийн эмнэлзэн судалгаанууд хийгдээд явж байсан. Тэгэхээр энэ судалгаануудын үр дүнгээс харахад бол минесоны юм дээр бол одоогоор гаш нөлөө авах илрээгүй. Харин минесон дээр нэг анхааруулдаг эсрэг залт байдаг, хэрэглэдэггүй залт. Тэр нь болохоор умаа хортой хэлбэрийн хавдартай хүмүүс бол хэрэглэхгүй гэж байгаа. Тэгэхээр үнээр одоо умаа хавдартай, үнд өвчний хавдартай тий хортой хэлбэрийн хавдартай гэсэн тохиолдлуудаар бол хэрэглэдэггүй байгаа шүү. Тийм тэгэхээр тэр хүмүүс манаас бас сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. За баярлалаа мэдээлэл зөвлөгөө өгсөнд. За баярлалаа. Үзэгчтэй малчтай эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Цөхөр төмөр компани хүний хэмж даваад зэрэг зөвшөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.